За өнөөдөр би асуултанд хариулгангаа жоохон ярина. Залхахгүй сонсороо. Яг гэвэл надад чатер болон комментэр янз бүрийн асуултууд ирээд идэв. Тэгээ зарим нь болохоор яг хувийн чанартай тий. Зүгээр яг тухайн хүнд л яг заагаад өгчмөр. Зарим нь болохоор жоохон олонд хамааралтай. Яг гэвэл тэр хүнээс гадна бас өөр хүмүүс мэдэхгүй байх магадaltaй. Ийм асуулт байна. Тэгэхээр би сард нэг удаа ингээд тэр асуултуудыг түүж ягаад хамгийн олон хүмүүс мэдхгүй байж магадгүй нэр эний чинь мэддгүй юм биш үү гэдэг ч юм те. Тийм юмнуудад өнөөдөр хариулаад өгнө гэж бодлоо. Мэдээж хэрэгтэй байлуудтай холбоотой. За YouTube мөн биний тэрэгтэй холбоотой гэнэт би бас дараа нэг суулгаж жагаад ярьж өгдөм билүү. Хамгийн гол нь өнөөдрийн ярианаас та нарт хэрвээ таалагдвал тэгээ цаашаа ингээд сард нэг удаа ингээд яваад. За эхний асуулт нь мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын биткойны нөөцийн тухай асуусан байсан. Яг гэвэл сая Трамп ерөнхийлөгч болсныхаа дараа Америкийн нэгдсэн улсын засгийн газар өөрийн биткойн болон өөр койнуудын нөөцтэй болж байгаа гэсэн мэдээ гарсан тийм ээ. Тэгээ тэрэн дээр юу гэж ойлгохгүй бол яг тэгвэл хүмүүсийн энэ дунд хүлээлт байгаад байсан тийм үү. Хэрвээ Трампыг чинь тэгээ зарлангууд зүгээр нөгөө биткойн чинь зүгээр суг өсөөл явал юу Америкийн нэгдсэн улс чинь баахан биткойн худалдаж авах юм байна гэж бодсон үгүй. Яг тэгвэл тэр яаж гарсан гэвэл ямар нэгэн хэрэг төвөггүй юм уу те эсвэл нөгөө нэг зохион байгуулалттай юмудаас хурааж авсан. Нэгэсэндээ за бүр амар хэцүү үгээр хэлэх гээд хурааж авсан биткойн буюу койнуудаараа тэрийг эргэж зарлгүйгээр шууд засгийн газрын нөөц болгосон гэсэн. Тийм учраас нөгөө юу маань зах зээл нэг тийм характер хөдөлгөөнд ороогүй. За энэ ихний асуулт. Тэгээд дараа нь XRP гэдэг энэ койнны нөгөө хэрэг үүсгэсэн байсан тэрийг хаасан. Тийм болохоор яг Юанда хүмүүсийн гордлого бол байгаа юм билээ тий. Тэр хэрэг мэрэг нь хаагдчихгууд XRP үнэн нь бас цаашаа нэмэгдэх боломжтой гэж бодож байгаа юм бэ. Тэр хаалаа гисэн өдрөө нэлийн өссөн штэ. За 3 дахь асуулт нь өөр ганц нэг койнгуудын яриа гараад ирсэн. Тэр Solana ч гэж яригдаад Ethereum, Bitcoin энэ гэдэг албан ёсоор яг тийм нөөцтэй боллоо гэсэн гараа. За дараа нь нөгөө 91 юу гэдэг лээ зах зээл өсөх үү буурах уу гэдэг асуултан дээр хариулъя. Мэдээж хинч мэдэхгүй ягаад гэвэл хэрвээ яг зах зээлийнхаа ном дүрмээр бол ерөнхийдөө эдийн ундаг. Тэгээ бүх хүмүүс мэдчихэж байгаа яг энэ үед ундаг. Унах яг ерөнхийдөө бол ингээд доктортой байгаад байдаг. Тэгжээд ерөнхийдөө 11-12 сард өсөөд 1 сард нэг жоох өсөж байгаа. Тэгээд унаад 2-3-4 сар ер нь 50 амгалан байж байгаа. 5 сар жоох өсөөд тэгэл ингээд яваад байдаг шүү дээ. Энэ бол яг жамаараа явж байгаа юм. Жамбос юмнууд гараад идэг тийм. Жамбос юм нь юу гэдэг нь Трамп нэг юм хэлждэг. Гэвэнтэг юу гэдэг сүүлийн үед Elon Musk нэг юм хэлждэг тийм. Ингээл эсвэл дэлхийн байдлаас болоод ямар нэгэн актер мэдээ гардаг. Тэгэнгүүт ингээд өсөрч буугаад байдаг. За энэ бол тэр жамбос өсөл. Тэгэхээр бид нар болохтаа зэрэг зүгээр л яг энэ жам ёсны хооронд өөрийнхөө дотроо тооцоол яваад байна гэсэн. За энийг ингээд товчхон хариулчлаа. Дараагийнх нь хүмүүсийн нэг буруу ойлголт байгаад байдаг. Ямар ойлголт байгаад байгааг вэ? Та энэ айгүй олон жил болсон ч гэсэн амар баяжсан байлгүй дээ. Хэлтгээ намайг тэгдээ ер нь. Тэгтэл би бол одоохондоо баяжаагүй л байна. Баяжна гэж бодоод байгаа. Юу гэсэн үг гэвэл хүмүүс крипто валютын зах зээлийг баяжна гэж ойлгож орж ирээд. Би энэ нэг ёстой эсрэг байд. Яагаад гэвэл би өөрөө бол тийм мэргэжлийн технологийн хүн биш, мэргэжлийн трейдер биш те, мэргэжлийн санхүүгийн ажилтан биш те. Гэхдээ багш мэргэжилтэйг хүний хувьд ямар нэгэн юмыг ингээд нөгөө судлах юм бол судлаад ингээд анханаас нь сураад явах юм бол нэгдүгээр таны тарих толгой мөнхийн ажил нь хоёрдугаар ямар хизээ нэгэн цагт ашгаа хийж таар зөв явах юм бол тий. Тэрнээс биш гинт баяжин гэж орж ирээд байгаа хүмүүс гинт алддаг тал бай. Тэгэхээр миний юуг тайлбарлаж хэлэх гээд байна гэвэл хэрвээ та энийг мэддэг бол би мэргэжлийн трейдер мөн үү? Трейдер хийдэг мөн үү? Тий? Би эсвэл хуудлаар уу? Удаан хугацаагаар хадгалдаг. Би эсвэл зүгээр сонирхож орж ирж гин үү? Би эсвэл ерөөсөө нөгөө нэг хуурамч проектуудаас, ловерийн проектуудаас, төслүүдээс жоохон мөнгө аваад хаяад гарах гээд байгаа маа гэсэн. Өөрийгөө яахан тодорхойлох нь шүү дээ. Тэгэхээр трейдер хүмүүсийн бол
ашиг нь ерөөсөө цагтаа, минутаа, секундтэй 7 хоногтой гардаг. Яагаад гэвэл тэрээр хийдэг, арилжааг хийдэг хүмүүс бол өнөөдөр та 1000-ыг ч олж магадгүй, өнөөдөр 1000-ыг ч алдаж магадгүй, тий ингээд нөгөө өөрийнхөө ажлыг хийгээд ерөнхийдөө л одоо криптовалютын энэ чинь хямд үнээр аваад үнэтэй зардаг л юм шүү дээ. Тэгэхээр арилжаа хийж байгаа хүн бол яг ашиг нь айгууд хурдан ч гараад ирж магадгүй, айгууд мөдөж гарахгүй байж магадгүй, энэ ч нэг өөр. Удаан хадгалж байгаа хүмүүсийг холбоотон зэрэг юутай гэсэн үг, циклтэй гэсэн үг. Юу гэсэн үг гэвэл би яг энэ койныг аваад 2 жил юм уу, 2-оос дээш 5 жил юм уу, 6 жил ч юм хадгална тий. За тэгээд нэг 2 жил юм уу, 3 жил хадгалж явж итэл чинь төвчээртэй хадгална гэсэн үг. Төвчээртэй цуглуулна гэсэн үг. Төвчээртэй худалдаж авна гэсэн үг. Нэг талаар эрсдэл хийж байгаа, нөгөө талаар найдаж байгаа. За ингээд цуглуулж явж байгаад хэдэн жил байдэн тий. Миний одоо авсан үннээс айгуу сайхан ашиг гараад ирэх юм бол одоо юу гэдэг нь тий, биткойн 100 хэд хүрчих юм бол яг тэр тухайн нөхцөл байдал дээр зараад өөрийнхөө нөхцөлөөсөө бүгдийг зараад ашгаа аваад тэр авсан ашгаараа харин ямар нэгэн байрны талд оруулдаг ч юм уу, юуны машиныг ч юм уу, ямар нэг үнд идэлхий юм уу, ямар нэгэн хөрөнгө үйл хөдлөх хөрөнгөнд ч юм уу, хүүхдийн сургалтанд ч юм уу, айтах утас ч юм уу тий, энэнд ингээд хөрөнгөө оруулсан бол энэ одоо тэр нэг хойдол өрүүдийн гол зорилго нь энэ. Ерөөсөө л нэг удаа сайн зараад зарсан мөнгөөрөө ямар нэг юм одоо хөрөнгө оруулалт хийгээл одоо ямар нэг юм хөдөлтөд аваад ямар нэгэн ашигтай юмд оруулан бизнес эхэлдэг ч юм. За энэ бол тэгэхээр чинь энэ ийм ашиг хийдэг хүмүүсийг бол өнөөдөр маргааш 7 хоногийн дараа гарч ирэхгүй нь шүү дээ. Тэгэхээр би бол баян биш юм шиг байгаад байна. Тэгтээ би ямар нэгэн одоо цэг дээр бодлож одоо эсвэл ямар нэгэн яаралтай хэрэг гарах юм бол жишээлбэл одоо Монгол явхад амар их үнэтэй тий койно бүгдийн зараад Монгол явчих дэргээд ирдэг ч юм гэдэг ч юм. Ийм хүмүүсийг бол одоо тэр нөгөө хоодлох хүмүүс гэж хэлээд байна. За тэр хуурамч буюу одоо хуурамч гэж одоо хайш юм дээ тий сүлжээний бизнес ордог хүмүүс байдаг. Тэр сүлжээний бизнес бол ерөөсөө цэвэрл жоохон тийм одоо юу гэмтэй жоохон тийм нэг онцгүй салин гэсэн. Өөрөлдөх юм бол чи тэр сүлжээний бизнесний орой дээр орсон бол цөм баяжин. Сүүл рүү н орсон бол чи цөм шатна. Орой дээр орсон ч байлээ гэсэн тэр доотлолт байгаа хүмүүсийн мөнгөөр л та байж байгаа тийм үстэй. Тэгэхээр тэр чинь болохоор нэг бодлын одоо нөгөө хурдан байж л таа. Нөгөө бодлын тэр мөнгө маань нэг жоохон тийм гоё цэвэрхэн мөнгө биш болчиход байгаа. Яагаад гэвэл тэр доод талд оруулсан сүлжээнд оруулж ирж байгаа тэр койнд мөнгө хийж байгаа хүмүүсийн мөнгийг л дээд байгаа хүмүүс нь хувааж авч байгаатай яг ялгаа байхгүй тий. Нэг бодлын энэ чи одоо бизнес, сүлжээний бизнес. Нөгөө бодлын хурдан байж гин. Эсвэл бүр шатна. Тэгэхээр энэ бас нэг өөр төрөл нь байгаад. Нэг зарим хүмүүс бол ерөөсөө аз үздэг тий. Ерөөсөө нэг амар хямдхан койн аваад ерөөсөө азаа үздэг. Амар 2-300% өсөөд зараад ашиг хийгээд гарна. Эсвэл нам унна. Гэхдээ зэрэг энэ дээр та өөрөө л би аль нь надад арай одоо юу гэдэг хэрэгтэй юм бэ гэдгээсээ шалтгаалж таны баяжгүй чинь шалтгаална гэсэн. За энэ дараагийнх нь асуулт нь. Өнөөдөр надад нэг хүн өнөөдөр хизээлээ би токен гаргаад нэг бизнес хиймээр байна гэдэг. За тэгтээ зэрэг чинь энэ дээр бас жоохон бодох хэрэгтэй гэж би бодож байна. Яагаад гэвэл токен гаргах нь за coin token хоёроо эхлээд ялгах юм тий. Coin гэдэг бол өөрийн гэсэн сүлжээтэй энүүдийг coin гэж хэлээд байдаг. Биткойн өөрийн сүлжээтэй, Ethereum өөрийн сүлжээтэй, тий Solana өөрийн сүлжээтэй эдгээр бол coinуд. Заримнууд нь болохгүй зэрэг хүний сүлжээг ашиглаж гаргадаг. Жишээлбэл Ethereum-ийн сүлжээг ашиглаж Ethereum-ийн сүлжээг одоо нэг өсөндөө гуйж авч гэдэг юм. Тэрний сүлжээг нь ашиглаж тэн дээр гаргаж байгаа нуудыг токен гэж хэлээд байдаг. Токеныг бол хинч гаргаж болно, хэдэн минутын дотор ч гаргаж болно, хэдийг ч өчнөрөөр нь ч гаргаж болно. Би өнөөдөр одоо юу гэдэг технологийн код өчтөг хүмүүс л өнөөдөр нэг хоёр маргааш токен маргааш нөгөөдөр гаргаад ирчихэж байна. Гэхдээ энд нэг учир байгаа даа. Токен гаргасан токеныг чинь заавалжгүй бид нэр
худалдан авахч нар байх хэвээр. Тэр токеныг мөн буцаад зардаг хүмүүс байх хэвээр. Худалдан авахч байхгүй бол тэр токен чи ерөөсөө явахгүй, үнэсгүй гэсэн. Хэдий ч их худалдан авахч нар байж ээж тэр токены маань үнэн өсчээж зарна гэсэн. Тийм болохоор таны хийх гэж байгаа бизнес бол юу гэвэл ягаад хүмүүс токен гаргаад идэм бэ тэгвэл токен гаргана гэдэг бол нэгдүгээрт нь яг жинхэнэ үнэхээр хэрэгтэй юмд гаргана. Нөгөөх нь хуурамч, залиланд гаргана. Хоёрхан л юм байгаа. Өөр зам байхгүй. Тэгэнгүүт за одоо би жишээлбэл би нэг хүн бай. Би ямар нэгэн бизнес хийх гээд оролдсон тийм үү? За одоо юу гэдэг? Мэдээж хэрэг би зүгээр л нэг одоо за нэг аялал жуулчлалын бизнес эрхлэе гэж бодъё тий. Би хөдөө нэг сайхан аялал жуулчлалын жижигхэн хөөрхөн бааз байгуулаад тэгээд аялал жуулчлалын баазаа би сайхан хөгжүүлээд ингээд ирээдүйдээ би мөнгөтэй олъё. Хүн болгоны л боддог бодол. Тэгтэл тэр аялал жуулчлалын маань бизнесэд надад хөрөнгө хэрэгтэй. Нэгдүгээр тий хөрөнгө оруулагч нар хэрэгтэй. Тэгэхээр яг хуу ирээдүг айгуу сайн бодно. Мэдээж хэрэг. Жишээлбэл Монгол дотроо хийх гэж байгаа бизнес, Монголын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа юу? Эсвэл би гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа гэдгээ бас шийдэн тийм үстэй. За ингээд тэр хөрөнгөө би эхлээд мэдээж хэрэг одоо юу гэдэг өөрийнхөө хөрөнгө дээр нь одоо таньдаг мэддэг хүмүүс эсвэл бизнес хүмүүст өөрийнхөө саналыг хэлээд ийм хөрөнгөтэй ийм ирээдүйдээ тэдэн жилийн дараа тэдэн хөрөнгө оруулна гээд нөгөө нэг телевизийн нэг юмд ороод байдаг шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулагч нар тэрлээ мөнгө оруулдаг тийм үү. Тэгээ хөрөнгө оруулагч нар маань миний ашигтай ажилласнаас тэдэн хувийг авна гэд. Энэ бол зүгээр энгийн бизнес. Гэтэл зарим хүмүүсийн толгойд нь юу ороод байдаг байх нь вэ? Ерөөсө токен гаргаад хөрөнгө босгоч юм гэж толгойд нь орж ирэн тийм ээ. За санаа нь бол айгүй зөв. Токен гаргалаа, хөрөнгө босголоо. Юу гэсэн үг вэ? Би энэ токен гаргаснараа айгүй олон хүн одоо миний энэ юуны аялал жуулчлалын баазыг ирээдүйтэй гэж үзээд миний энэ токеныг одоо 2 төгрөгөөр эсвэл үнэгүй өгөөд тийм тэгээ дараа нь юу яа. Тэгээ миний энэ аялал жуулчлалын бирж одоо амар хөрөнгө сайн олоод ирэнгүүт би тэр анхны миний токеныг худалдаж авсан хүмүүст хөрөнгө оруулсан хүмүүст би эннийхээ хөрөнгнөөс хувийн өгнө гэсэн ийм бодолтой токен гаргадаг. За тэгэхээр энэ дээр чи нөгөө нэг төрүүчийн зүгээр нэг хөрөнгө оруулагч нарыг авсаас илүү ажиллагаараа явчихж байгаа. Одоо танд юу хэрэгтэй гэвэл таны өөрөө чинь аялал жуулчлалын бааз тэгээ бүх тооцоо моцоо тэрний нөгөө анхны зүгээр мөнгөөр хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагч нар дээр нь технологийн ажилтсан технологийн хүмүүс юу хийж өгөө гэвэл танд яг тэр нөгөө токены чи хийж өгөөд тэгэхээр токены чи хийж өгч хайчин гэж байхгүй. Технологийн хүмүүс чинь яг тэр нөгөө токены чи хөгжүүлж өгнө. Тэгэнгүүт гол эзэн чинь бол би өөрөө. Тэр технологийн хүмүүс юу хийх вэ гэвэл тантай гэрээ хийгээд за таны чинь токены чинь гаргаж өгөө. За та хэдийн хэмжээний токен гаргах юм бэ? Хэдэн танд одоо хадгалагдаж үлдэх юм бэ? Хэдэн хөрөнгө оруулагч нарт очих юм бэ? Хэдэн бирж дээр гарч зарагдах юм бэ? Дараа нь нөгөө ликвидац юу гэдэг лээ устгал хийх юм уу үгүй юу гэд. Нэг хоёрдугаар таны тэр бизнесээс чинь ирээдүйн орлогоос чинь токеныг одоо нөгөө ямар бирж дээр гаргуулах вэ? Тэгээд чи нөгөө биржүүдтэй гэрээ хийх нь шүү дээ. За бирж дээр хэдийн хугацаанд гаргах вэ? Тэгээд ингэнгүүт нөгөө нэг технологи хүмүүс чинь нөгөө л white paper тэгээд нөгөө нэг үе шатууд хизээ гарах уу, хэд гарах уу, хэдийг шатаах уу, хэдэн тэр токены одоо нөгөө нэг шат дамжлагнуудын тэгээд дараа нь биржид хизээ орж ирэх үү, ямар биржүүд дээр гарах уу? Эднэрийн чинь тэр технологи чинь хүмүүс хийж өгнө. Энэний оронд та өөрийнхөө нөгөө аялал жуулчлалынхаа бизнесээс тэр технологийн хүмүүст амлана. Та нар энэ юунасаа токеноос тэдэн хувийг аавна. Тэгээд үнийн өсгөөр тэдэн хувийн өгнө эсвэл гээд ингээд тэр өөр хоорондоо тохирно гэсэн. Тэгэхээр технологийн хүмүүсийн хийх ажил бол таны бизнесийг одоо юу гэдэг бизнесийн нэрээр нэрсэн токеныг гаргаж болно. Тэгээд тэр токены чинь одоо юу яаж өгнө шүү дээ тийм ингээд бүх технологийн юмнуудыг хийж өгнө. За дараагийнх нэг юм нь хэн байх вэ гэвэл нөгөө реклам хийх хүмүүс. Одоо яг нөгөө медиа хүмүүс. Тэр нь юу гэвэл одоо олонд нэртэй одууд, олонд танигдсан хүмүүс тийм тэр хүмүүс тэр одоо медиа хүнийг би
хүсэж авна бас. Тэр хүн бол миний тэр аялал жуулчлалын бизнесээ ажилласан бол биш. Тэр хүн бол надад одоо хөслөгдөж ажиллана гэсэн. Би ямар юу тавьж тэр хүнээс юу гэж гуйх вэ гэвэл за энэ миний аялал жуулчлалын бааз, энэ миний токен, энэ токен миний энэ юуны маань бизнесийн маань нэрээр нэрлэгдсэн. Та надад энэ токеныг миний бизнесийг сурталчилж өгөх ёстой. Нэр өөрийнхөө нүрээр, өөрийнхөө ажлаар тий олон танигдсанараа тэгээд тэр хүн маань хүмүүст яах нь танилцуулж өгнө. Хүмүүс хинд мэдээж хэрэг нэгдүгээр ухаантай хүмүүс нь бол төслийн аягүй сайн юм шин. Энд чинь ерөөсөө ирээдүйд юм уу, ирээдүг юм уу гэдгийг юм шин. Энэ төсөл чи ерөөс явах төсөл юм уу? Эсвэл энэ бизнес чи ерөөс явах юм уу, үгүй юм уу гэдгийг судална. Дараа нь тэр нөгөө хүнд одоо ихэнх нь итгэдэг гэсэн. Тэ одоо тэр сурталчилж байгаа хүнд ингээд эн чинь төсөл нь айгу одоо юу гэдэг тэр бизнес нь айгууд ажиг юм бэ. Нэрээ энэ бааз чинь цаашаага бол ёстой мөнгө олох газар байгуулагдчих гэдэг юм уу те. За эн чинь энэ токеныг би хөдөлж авах юм бол энэ бизнесээс орж ирсэн хөрөнгнөөс нь би одоо яах нь хөрөнгө оруулсныхаа ашгийг авах юм байна гэд ингээд токеныг хөдөлж авах гэсэн. Гэхдээ эн чинь бол эрсдэл хийж байгаа. Би өөрөө миний бизнесийн одоо тэр нөгөө токенд хөрөнгө оруулж байгаа хүмүүс л эрсдэл хийж авч байгаа. Яг тэгвэл тэр одоо юу гэдэг бааз байгуулсан хүнд итгэж байгаа гэсэн. Тэгээд яг тэр рекламны хүнд итгэх нь бас. Гэхдээ жоохон хатуугаар хэлэх юм бол реклам хийж байгаа хүмүүс бол нэг их тийм юу биш штэ. Уг нь бол ганцхан тэр одоо жишээлбэл реклам хийж өгч байгаа хүн бол өөрийнхөө ажлыг л хийн. Өөрийн ажил нь юу гэвэл энэ коин энэ ажлыг олонд таниулж өгнө. Таниулаад өгчлөө. Би ажлаа хийчлээ. Таны юм чинь олон хүн мэдээд авчлаа. Тэгээд тэр токены чи олон хүн худалдаад авчлаа. Болоо. Надтай одоо тэр нөгөө бизнесийн эзэнтэй гэрээнийхаа дагуу хөрөнгө авлаа, гарлаа. Анх та нар гэрээ хийхдээ та намайг сурталчилж өгөөд хөрөнгө аваад гар гэсэн үү? Эсвэл бид нар цаашаага хамт ажиллана гэсэн үү? Тэрийг бол бид нар мэдэхгүй тий. Тэгэхээр тэр реклам хийж байгаа хүмүүс бол ямар ч одоо жүжигчин, дуучин, спортын хүн, олон нэртэй хүн ажиллаа хийгээл явчихна. За энэ технологи хүмүүс ч гэсэн бас яг үнэн чанартай адилхан. Токеныг чинь гаргаад өгсөн. Бүх энэ үе шат дамжлагнуудыг чи хийгээд өгсөн. Биерчтэй тохироод өгсөн. Биерч дээр гаргаад өгчдөө. Технологи хүмүүс өөр дараагийн төслөлд оролцоод явах ёстой. Нөгөө жинхэнэ тэр нөгөө аялал жуулчлалын бааз байгуулж байгаа хүн бүх үүргийг хүлээнэ. Тэгээ хөрөнгө оруулагч нар бол мөнгө чи өгч одоо чи над ажиллаа хий. Тэ ийм. За одоо тэгээд нөгөө бааз байгуулсан хүн бол баазын одоо жишээлбэл хэрвээ тэр бааз нь үнэхээр сайн ажиллаад гадаадд нэр хүндтэй болгоод одоо жишээлбэл гадаадд байгаа хүмүүс шуугаад тэнд байгаа бааз дээр одоо очиж уулзч очих юм бол тийм сайхан байх. Одоо жишээлбэл өмнөд Солонгост энэ аялал жуулчлалын бааз нь төвгээд ирэнгүүт өмнөд Солонгосын крипто валют сонирхдаг хүмүүс нөгөө тэр токены чинь нэрээр энэ токены чинь сонирхож эхэлнэ дээ. Тэгэнгүүт олон хүн энэ ч өстө нэг хөрөнгө оруулалт нь аягүй сайтай, аягүй сайн ажил байна гэд миний тэр токеныг худалдаж авах хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол тэгээд олон хүн худалдаад авна гэдэг чинь нөгөө токены маань үн нэмэгдэнэ. Хэрвээ олон хүн худалдаж авахгүй бол үн нь тэгээ шалаар унана. Тэгэхээр нөгөө токен худалдаж авсан хүмүүс хохирно. Уг шат амжилга нь бол энэ. Тэгээд хэрвээ үнэхээр тэр бизнес сайн болоод ингээд токены үн өсөөд би токеноо зараад ингээд гараад явчих юм бол би айгүй ашигтай, айгүй сайн гараа явчлаа гэсэн. Тэгэхээр ийм хэрвээ энийг анханасаа ойлгоод хүмүүс тэр токеныг хөдөлж авсан бол шатсангүй гэж орж хашгирахгүй. Харин ч токеныг хөдөлж авсан хүмүүс одоо тэр миний тэр байгуулад байгаа юг би өөрөө тэр токеныг хөдөлж авсан юм чинь тэр юг чадах чинээгээр одоо тэр аялал жуулчлалын баазыг сайн ажиллахад нь туслах хэрэгтэй байсан. Уг нь бол тэгэх юм бол тэр жуулчлалын бааз сайн ажиллах юм бол миний токены үн өснө. Хэрвээ тэр муу ажиллах юм бол миний токены үн өсөхгүй. Тэгвэл миний нөгөө оруулсан хөрөнгө будаа.
Ийм журамтай. Тэгэхээр токен гаргах бол амархан. Тэгээ гаргуулагч бол амархан. Рекламдуулах ч амархан. Гол миний үндсэн ажилчин бол миний нөгөө бизнес маань тэр хийх гэж байгаа шинэ юм маань. Тэгээд би энэ дээр нөгөө Монголын их койник ингээд заримдаа бодоод байдаг байхгүй юу? Хэрвээ дундуур нь элдв хангаа юм болоогүй бол тий. Одоо яг тэр нөгөө нэг спортын хүүхдүүдийг тэр их койноор нэрлээд дэлхийд гарч исэн ш. Тэгсэн бол хэрвээ тэр нэрлэлээд их койныхоо нэрээр дэлхийд бужигнуулаад одоо л хөрхөн бужигнуулж штэ. Тэгэнгүүт их койны чинь нэртэй койн чинь өсөөд оруулсан хүмүүс нь мөнгө олох боломжтой байсан болоо да гэж би бодоод байна. Тэгээгүй дундаас наваачид ингээд самраа хийцснаас болоод ямар ч ингээд нөгөө үр дүнгээ нь үзэж чадаагүйгээр Монголынхаа одоо нэг боломжийн байх байсан койныгаа устгаа хийчихв гэж би дотроо бодоод идэг. Энэ бол миний зөвхөн хувийн л бодод надад жоохон хайрын санагдаад идэв. За тэгэхээр ийм учиртай юм байгаамаа. За тэгвэл тэр ловерийн токен гэдэг нь тэгвэл юу юм те? Жинхэнэ ном нь бол одоо энэ байна. Ловерийн токен гэдэг нь бол одоо яг энэ амархан токен гаргацдаг. Нэг төсөл танилцуулдаг. Өстэй амар гоё өстэй. Энэ бол ерөөсө дэлхийд шуугуулна гэдэг ингээд бужигнуулаад баахан хүмүүс итгэл найдал нөгөө токийг худалдаж аваад хөрөнгө оруулцдаг. Тэгэнгүүт тэгэл мөнгөний даалга болчихно. Нөгөө тэр ажил нь тэр төсөл хийсэн төсөл нь тэр санал болгосон юмнууд нь бүгд бодлоо. Тэгээд нөгөө токенд нь хөрөнгө оруулсан хүмүүсийнхаа мөнгийг гадаад гараа явуулдаг. Энд чинь болохоор нөгөө ловерийн гэдэг нь юм. За энийг одоо ойлгосон байхаа гэж бодож байна. Тэ? Ер нь бол ийм учиртай юм байгаамаа. Тэгээ Монголд яагаад тэгвэл ингэ явах байгаа юм бэ? Монголд нөгөө нэг ловерийн койнууд нэг хинт нь орж ирээд ингэ бужигмэлцсэн тий. Тэгээд жинхэнэ одоо яг юм хийж магадгүй байсан койнуудаа дундаас нь ялгаж аваагүй байж болох л тий. Ялгаж чадаагүй байж болох. Яагаад тэгвэл ерөөсөө л олон дунд ингээд нэгнийхээ ажлыг нэг нь ингээд ловерийн юмнуудаар одоо юу гэдэг тий. Би биенийхээ ингээд устгацсан гэдэг юм уу тий. Ингээд хүмүүсийн итгэл найдвар хамгийн юмнуудыг ерөөсөө ингээд гიშглээ хайцсан гэж би бодоод. За дараагийн нэг шалтгаан бол Монгол аягүй хүн ам цөвтэй. Ямар ч бизнес хийсэн хүн ам цөвтэй орнууд аягүй хэцүү байдаг тий. Тэгэхээр одоо жишээлбэл манад ямар нэгэн одоо түрүүний миний хэлж байгаа дотоодын аялал жуулчлалын бааз байгууллаа токен гаргалаа гэхээр нөгөө токны маань худалдаж авдаг хүний тоо аягүй цөөхөн. Тэгээд нөгөө аялал жуулчлалын дотоодын аялал жуулчлал маань Монголын нэг 3 сая хүнд тийм амар өндөр ашиг өгч чадахгүй. Тэгээ Монголын нөгөө цаг агаар тэгээ халуун хүйтнээс болоод өвлөө үлрэлт аялал жуулчлалыг нь Монгол байтугай газар зогсдог тийм болохоор одоо жишээлбэл аялал жуулчлалын бизнесэд токен гаргаад хөрөнгө ашиг олно гэдэг бол ерөөсөө маш их хөдөлмөр гаргахгүй л болохгүй болчиход байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм бол ийм учиртай юм шүү. Рекламыг хийдэг хүмүүсийн технологи хүмүүсийн хөрөнгө оруулагч нарын гол эзэн нь өөрөө. Тэгээ манайхан болохоор хайрчил бүгдийн дөрүүлэнгийн хойлоо хайцсан л нэг л өөрөх юм болгочоод яваа та. Миний хувьд бол технологи хүмүүсийн тусдаа технологи хүмүүс өөрийнхөө ажлыг хийгээл дуусна. Реклам хийдэг хүмүүс нь өөрийнхөө ажлыг хийгээл дуусна. Хөрөнгө оруулагч нар нь мөнгөө хүлээгээ сууж гол нөгөө эзэн маань ажиллаа хийх ёстой л баггүй юу? Тэгэхээр нэлээ ирээдүйтэй юм хийх юм бол мэдээж тэр хүн аль хөрөнгө оруулагч нараас гомдоохгүй, реклам хийсэн хүнээс гомдоохгүй, технологийнхаа хүмүүсээс гомдоохгүй, тэр нөгөө койныг авсан одоо бос хөрөнгө оруулагч нараас гомдоохгүй юм байх хэрэгтэй гэж би бодоод байна. За энэ бол миний өөрийн хувийн бодол шүү. Тэгээ та нар энэ дээр мэргэжлийн хүмүүс өөрсдөө би мэдээж хэрэг амар мэргэжлийн үүднээс тайлбарсангүй нэг ийм журмаар хөөрхөн явсан бол одоо ашигтай байд юм аа л гэж хэлэх гээд байна. Тэрнээс биш токен гаргасан хүн болгон байж гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр ямар нэгэн токеныг одоо хүмүүс над руу нэг токен явуулдаг байхгүй юу? Гэвч энийг аваад авчвал яах болоо? Цоо шин. Би зөвлөж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл би тэр токеныг гаргасан хүмүүсийн бизнесээ мэдэхгүй. Тэр бизнес нь үнэхэрийн одоо дэлхийд алдартай болох юм уу, явууцтай болох юм уу, тэрийг би мэдэхгүй учраас одоо тэр мэдэхгүй токеныг аваа наадах чинь хэдэн жилийн дараа өснө гэж хэлж чадахгүй. Тэгэхээр анх тэр токен сонирхож байгаа хүмүүс бол одоо жишээлбэл би
дандаа хэлдэг тийм. Би энэ бийг бол зөвлөж чадна. Ягаад та би энэ бийг зөвлөж чадна гэж байгаа юм. Би энэ би гэдэг coin чинь өөрөө Binance гэдэг одоо дэлхийн том биржүүдийн анхны одоо нэгдүгээр байранд жигсэж байгаа. Binance гэдэг биржи өөрийнх нь юу гэдэг coin. Тэгэхээр чинь би Binance бирж гэдэг юм чинь хичнээн их хөрөнгөтэй, хичнээн их нөөцтэй, хичнээн их одоо хүмүүс тэнд арилжих хийж идэг гэд өөрийн одоо Web3 төрөвчтэй. Тэгээ эн чинь энийг мэдж байгаа учраас би энэ coin найдаж байгаа гэсэн. Тэр Binance бирж алга болчих юм бол энэ би гэдэг coin алга болно. Тэгтээ Binance биржийг алга болчихно гэхээр би ерөөсөө ямар ч миний толгойд орж ирэхгүй байгаа тий алга болно гэхээр болохгүй юм санагдаад. Тэгж бодоод би найдажаа. Ягаад гэвэл би энэ бигийн ард байгаа юмыг мэдэж байгаа учраас. За Solana гэлдэг тийм тий. Solana-гийн одоо сүлжээн дээр маш их олон экосистемийн маш их олон токенууд, coin-ууд гараад ирсэн байгаа тий. Тэгэхээр чи хэрвээ Solana-гийн сүлжээ өөрийн гэсэн сүлжээтэй энэ сүлжээн дээр байгаа сүлжээ одоо алга болчих юм бол энэ дээр гарсан бүх токенууд алга болчих шүү дээ тий. Тэгээд бас нөгөө хөрөнгө бүх юмнууд ингээд үзээд ингээд энэ бол бас нэрээ найдвартай юм даач гэдэг юм. Гэвч л ингэж харна. Тэрнээс ч зүгээр нэг огт танихгүй токен одоо жишээлбэл миний нөгөө яриад идэг тий Трамп гэлдэг. Трамп ч одоо цаана нь юу байгааг нь би мэдэхгүй. Трамп гэдэг хүн л байгаа даа байхгүй. Трамп одоо өвчих юм бол яах вэ? Трамп ажилласаа буучих юм бол яах вэ? Трамп энийг ерөөсөө би энэ чи ерөөсөө чи минийх биш шиг хэлчихвэл яах вэ тий? Тэгэх юм бол энэ Трамп гэдэг токен байхгүй болчихж байгаа үстэй. Ямар ч ард нь ерөөсөө юм нөгөө юу гэдэг юм байхгүй болчихж байгаа. Гэх мэтчлэн гэр. Тийм болохоор энэ токен дээр айгүй болгоомжтой байхгүй бол ард нь юу ч байхгүй юмыг аваад өсхийн хүлээн гэвэл худал авчдаг. Тэгэхээр энэ дээр одоо ерөнхийдөө болгоомжтой байгаарэ гэдэг ингээд чадах чинь нэг тайлбарлалт хэлээд өгнө. За ингээд өнөөдрийнхаа нэг яриаг дуусгая. Дэндүх нүрсэн боловчлаарай. Тэгээд яг сард би нэг удаа ингээд энэ асуултнуудаас ингээд ялгаж байгаа. Тэг авч байгаа. Энэ дээр бас хүмүүс нэг юм хэлээд өгчл болмоор л юм байна гэх. Тэгээд надтай санал нийлэхгүй энэ төр байж болно. Тэгээд зарим юм дээр миний буруу хэлсэн юмнууд л намайг уучлаарай. Буруу хэлсэн юмнууд өдр байвал доорносоо биччихээрэй. Гэхдээ нөгөө нэг яг уг нь бол тийм юм гэдгийг гоё тайлбарлаад бичвэл аюул сайн тий. Тэрнээс биш энийг гэл манайхан чи аимшигтай хараад ороод өгдөг. Би тийм хүмүүс шууд болоо. Тийм хүмүүс надад юус таалагдав. За ингээд амжилт баяр та.